Сэдв бол хайрын амьдрахгүй тулд хайраас эхлэхэ гэсэн сэдв байгаа даа. За хайрын гэдэг үгийг бол бид нар мэднэ тийм үү? Монголчууд хайрын гэдэг үгийг ер нь харамсахтай хэрэглэдэг байгаа. Тэгээ хайрын цаг хугацаа, хайрын залуунаас, хайрын боломж, хайрын одоо ажил ч юм уу те, хайрын одоо уулзалт гэдэг ч юм уу те, хайрын цаг хугацаа гэх мэт одоо ийм харамсахтай хэлдэг зүйлүүд маш их байгаа. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл юу гэхээр саяны бид нар 13 дугаар бүлгээс харах юм бол хайр байхгүй бол бүх зүйл хоосон гэдэг үг илэрхийлж байгаа. Хайр байхгүй бол да ялангуяа Христ итгэгч хүмүүс бол хайрын дотор амьдрах ёстой. Хайрыг хэрэглэж, хайрыг өөрийнхөө мөн чанар, мэс чанар хайргүйгээр амьдрч чадахгүй гэсэн тэр утга учир үнцийн дотор амьдрах учиртай байдаг. Тэгвэл өнөөдөр Паул эндээс харах юм бол юуны тухай ярьж байгаа вэ гэвэл хайр байхгүй бол бүх зүйл чинь хайр байх болно гэж тодорхойлж байгаа. Маш тодорхой одоо энэ богинохон өгүүлбэрээр хэлэх юм бол та өнөөдрийн амьдралын итгэлийн амьдралын цаг хугацаагаа хараа. Та үйлчлэлээ, та зөвлөлөө, та сонслоо, та сурлаа, та олон зүйлийг таньж мэдлээ. Бурхны талаархсан зөндөө суралцсан баг. Гэхдээ тэдгээр бүх зүйлүүд чинь таны Бурхны хайр тэн дотор байгаа юу? Хайраар хийж үйлдэж, бодож сэтгэж шийдвэр гаргаж байгаа юу гэдэг асуулт гарч ирж байгаа гэсэн утгатай зүйл юм. Хайр байхгүй бол та хичнээн олон зүйлүүдийг хийж үйлчилжтэй эсвэл бусад туслаад магадгүй итгэлтэй болоод магадгүй та гайхамшиг үдсэн байж болно. Гэхдээ хайр байхгүй бол юу вэ? Бурхны хувьд бол Бурхныг харахад үнцнийг алдах болно. Үнцний үгүй байх болоо гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл энэ дэлхийд би ямар ч ашиг хонжоо олоогүй амьдарч байгаа зэн ямар ч ялгаагүй маа гэж хэлж болно. Тийм учраас Паул юу гэж хэлж байгаа вэ гэхээр ингэж хэлсэн байгаа. Хэрв би хүмүүсийн болон Тэнгэрийн элч нарын хэлээр ярьлаач надад хайр үгүй бол би хий нүрэглэг хангих цан ажээ гэж хэлсэн байгаа. Бидний үг хэлэнд хайр байхгүй байх юм бол бид нар хайрын амьдрах болно. Паул ярихдаа үг хэлийг ярихдаа маш чухал зүйлийг онцолж байгаа. Үг хэлэндээ бид нар хайрыг шингэх хэрэгтэй. Хайрыг шигтгэх хэрэгтэй. Хайраар дуурах хэрэгтэй гэж ярьж байгаа гэсэн зүйл юм. Хайраар дуурах хэрэгтэй. Учир нь бидний амьдралд бол өдөр бүр үг хэлээр амьдрч байдаг. Өдөрт бид хэдэн мянган үг хэлээр яах вэ? Ярилцаж үгийг хэрэглэж амьдрдаг гэж хэлж болно. Үгийг хэрэглэж. Гэхдээ эдгээр үгсэд хайр байхгүй байх юм бол Бурхныг харахад үн цэнгүй байх болно гэж тодорхойлж байгаа. Бурхныг харахад та магадгүй маш лаг ярьдаг байж болно. Уран илтгэж байж болно тийм үү? Эсвэл хүмүүсийг гайхшруулмаар лаглаг зүйлүүдийг тэ үгээр постэр ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар та үгээр ярьж хэлж болно. Таны ярьж байгаа зүйл хүмүүсийг бас өөлөдөг байж болно. Хүмүүсийг тэ сэтгэлийг татдаг байж болно. Та хүмүүст маш сайн зөвлөгөө өгдөг байж болно. Тийм үү? Та хүмүүст бас аягүй сайн заах чадвартай байж болно. Гэхдээ хайр үгүй болвол хий хосон агаартай яг адилхан. Эсвэл зүгээр дуу чимээ гарч байгаа яг адилхан гэж хэлж болно. Дуу чимээ гарч байгаа. Яг л нөгөө нэг юм сонирхолгүй дуу та яг адилхан. Сэтгэлийг хөдлөгдгүй дуутай яг адилхан гэж бас хэлж болно. Тийм учраас Паул үгийг чиний үг хэл ярин дотор Бурхны хайр байна уу гэж асууж байгаа гэж хэлж болно. Хэрвээ чи хин нэрийг магтаж байгаа ч гэсэн, сайшааж байгаа ч гэсэн юу вэ? Хайр байхгүй бол хоосон хангих цан адилаа гэж дурчж байгаа юм. Хичнээн чи мундаг зүйлүүдийг олж аваад ном уншаа ч юм уу эсвэл мундаг зүйлүүдийг зааж ирсэн ч гэсэн хайр байхгүй байх юм бол зүгээр л хүндий мэдээлэлтэй яг адилхан гэж хэлж болно. Хайргүй зөвлөгөө хүмүүс юу гэж ирдэг вэ гэхээр дарамт гэж ирдэг. Тийм учраас захтуунаар минь бид нар үг хэлэндээ Бурхны хайрыг хэрэглэхгүй юм бол хангих цан адил гэж ярьж байгаа гэж хэлж болно. Тийм учраас Бурхан өнөөдөр биднийг юу хэлж ярьж байгаа вэ гэдгээс илүүгээр ямар үгийг хэрэгжилж ярьж байгаа вэ гэдгээс илүүгээр ямар зүрх сэтгэлээр ярьж байгаа гэдгийг л Бурханс харддаг гэж хэлж болно. Ямар зүрх сэтгэлээр ямар үгийг хэрэгжилж байгаа вэ? Хэрэв бид нар хайргүйгээр үннийг ярих юм бол бусдыг шархлуулна. Библиэлд тийм хүмүүс их байдаг. Ямар хүмүүс вэ гэхээр маш зөв ярьдаг. Тэдний ярьж байгаа зүйл яах гарцаагүй үнэн байдаг. Тэгээ тэр хүмүүсийг харахдаг хүмүүс тайдгах биш, сонсож байгааг нь тайвшрах биш.
хүлээж авах биш. Айдаг. Тийм хүмүүс бол шашинлаг хүмүүс буюу фарисей хүмүүс гэж тодорхойлсон байдаг. Фарисей хүмүүс. Тэр Библийг цээжээр мэдэж цээжинд байгаа зүйлүүдээр ярьдаг, үйлчлдэг, бас заадаг. Маш сайн заадаг. Яг тэр насан туршдаа тэр сурсан. Бүх зүйлүүдийг тэр сүм доторх үйлчлдэг бүгдийг мэддэг. Гэхдээ юу вэ? Тэр хайр байхгүй ярьдаг гэсэн учраас хүмүүс тэднээс айдаг байсан. Хүмүүс түүнд хандахдаа айж ирдэг байсан. Айж уулздаг байсан. Айж ярилцдаг байсан. Өөрөөр хэлбэл хайргүй байгаа учраас юу вэ? Тэр харилцаа бол жинхэнэ амьд харилцаа биш байсаа гэж хэлж болно. Хэрэв бидний үгэн дотор хайр байхгүй бол бид нар хүмүүсийг өргөх биш, хүмүүсийг дарах болно гэж боддог зүйл юм. Тийм учраас Паулын гол санаа нь юу байсан бэхээр Коринт чуулганд бичсэн санаа нь юу гэхээр тэгээд Бурхны үгээр маш их мэдгэлцэж, маш их ярилцаж, дээр доороо орж би тэрийг бидэн би ийм сурсан, би тийм юм гайхамшгуудыг олж авсан гэж ярьж байгаа боловч үүндээ тэнд хайр байхгүйс учраас тэр чуулган асуудалтай байсан байхгүй. Итгэгчдэнд хувьдаа асуудалтай байсан гэж хэлж болно. Тэнд хайр байхгүйс учраас Паул яасан бэ? Хайрыг 13 дахь бүлэгтээ бүр онцгойлон дурдж ирсэн гэж ярьж байгаа. Хэрэв бид нар хүмүүстэй харилцахдаа хайрыг хэрэглэхгүй юм бол бид нар зөвхөн үннийг л яриад зөвхөн үгийг л хэрэглэх юм бол хүмүүс биднээс холдох болно. Асуулт байна. Өнөөдөр чиний үг хэл бусдыг холдуулж байна уу? Наана инээж тайлгаруулж ярьж байгаа боловч зүрх сэтгэл чинь хайргүй ярьж байгаа бол хүмүүс танаас айл хэмжээнд холдсон мөртлөө тантай яг хамт байгаа хүмүүс. Зүрх сэтгэлээ. Тийм учраас ах トゥ нар минь би үннийг л ярьж гин гэж хэлэхээс илүүгээр та зүрх сэтгэлдээ Бурхны хайрыг тэгээд хайр үннийг хамтдхан хэрэгэлдэг. Хайр үннээр дүүрэн тийм хүн болоосаа гэж ятгаж байгаа юм аа. Тийм учраас Библи бол юу заадаг вэ гэхээр зөвхөн үнний тухай биш. Хайр үнэн хоёрыг хослуулсан заадаг. Гэхдээ Библи үнэндээ өөрөө юу вэ гэхээр нэхгүйг нь багтдаг гэж хэлдэг. Алдартай теологчид. Библи бол хайр. Бид Египтээс гарсан номдоос харах юм бол хоёр зүйлийн тухай тэнд гардаг. Эхлээд Бурхныг болон хөршөө хайрлах тухай гардаг. Дараа нь Есүс хэрээд эхлээд Бурхныг болон хөршөө хайрлах гэж 10 хуулийг хоёр үгээр багтаасан. Дараа нь яасан бэхээр хүмүүс хуулийг Бурхныг л хайрлах ёстой, хүмүүсийг өөрийгөө л хайрлах ёстой гэхдээ чадахгүйсэн. Харин Есүс өөрийгөө өгснөөр дамжуулаад тэр хуулийг бүрэн дүүрэн төгс болгосон гэж ярьдаг. Тийм учраас Бурхны үг хэрхэн биелдэг вэ гэхээр хэрхэн нөлөөлдөг вэ гэхээр зөвхөн хайраар дамжуулаад биелээ болдог юм гэж ярьж байгаа. Хайраар дамжуулаад. Тийм учраас ах トゥ нар минь миний үг хэлэнд хайр байна уу гэдгийг бодож үзцгээе. Хайр байна уу? Есүс ч гэсэн үннийг дандаа хайраар хийдэг байсан. Бодож үзээрэй. Тэр хүмүүсийг зэмлж байсан хэсгүүд бас гардаг. Загнаж байсан хэсгүүд бас гарч идэг. Гэхдээ юу вэ? Тэр хэнийг ч доромжлоогүй шүү. Яагаад вэ? Тэднийг аврахын тулд байсан. Өөрөөр хэлбэл тэднийг нүгэлтэн гэж буруутгахаас илүүгээр тэдний цангааг нь хараад асуудлаар нь дамжуулаад юу вэ? Хайрын дуу хоолоогоор тэдэрт яасан бэ? Аврагдаас гэсэн зүрх сэтгэлээр тэр хайрыг хослуулан үннийг хэлж ирсэн гэдгийг бид нар харах хэрэгтэй. Та нар хараараа. Самар эмэгтэй байгаа шүү дээ юм уу? Иохан ном 4-р бүлгээр Самар эмэгтэй юу тохиолдсон бэ? Маш ичгүүртэй эмэгтэй байсан. Яагаад гэвэл тэр өчнөө олон нөхөртэй болсон, хаягдсан, гээгдсэн, үргэлжлэхэтхэн байхгүй. Тэгээ хүн болон түүнийг хартаа завхаарч гэж хардаг. Арчаагүй гэж хардаг. Баал энэ болоод юу вэ? Үүлийн үрээ эдэлж амьдарч байгаа гэж хардаг. Маш их ичгүүр дотор байсан. Харин Есүс тэр эмэгтэйтэй уулзсан. Уулзаа тэр түнд юу хэрэгтэй байгааг мэдэрсэн. Тэгээ тэр эмэгтэйтэй уулзаад юу гэж хэлсэн бэ? Би бол жинхэнэ амийн ус байна. Надад итгэсэн хүн бүх хүн аврагдана гэж хэлсэн байдаг. Тэгээ тэр эмэгтэй яасан бэ? Тэр Есүс Христийн хайрыг хүлээж авсны дараа өөрийг нь чичилж байсан, ичгүүрт оруулж байсан, ховж болгож байсан тэр хүмүүс рүү очиод Есүс Христийн тэр хайрыг дамжуулж байсан.
тэр хайр нь ич хүрийг яасан бэ? Давсан. Есүс өнөөдөр бидний ч гэсэн бас юу вэ? Хайр яг тийм байна уу гэж харах хэрэгтэй гэсэн үг. Закаг ч гэсэн бид нар мэднэ. Закаг болохоор тухайн үед бол юу гэж ирдэг гэсэн бэ? Закаг бол лөөрчин. Тэ хуйлдагч, авилгач. Юу гэдэг нь тэ одоо мөнгө авдаг учраас баян ард түмнээсээ урвсан гэдэг. Ерөөс хаач юусэн тийм нэр зүүсэн. Есүстэй уулзах гэж байхад хүртэл тэр юу болсон бэ? Хүмүүст туслахаас илүүгээр бүгдээрээ өөрсдөө бодож ирсэн. Энэ муу хүн гэж бүгд үзүүлж ирсэн. Харин Есүсийг дуудсан. Тэгээд тэр модон дээр аваад Есүс ээ гэж дуудсан тийм үү? Тэгээд Есүс яасан бэ? Тэр хүн рүү хараад өөрлөө тэмүүсэн тэр игнийг хараад энэ бол татвар хураагч. Би чамд санаа тавих. Энэ урд өчлөө санаа тавих хүмүүс их байна. Юу чамд санаа тавих гэж хэлхээс илүүгээр юу болсон бэ? Өнөөдөр би танаад очихлоо гэж хэлсэн. Маш олон хүмүүс Закаг Есүсээ гэж дуудаж авахад энийг ч тоохгүй баха гэж бодож байсан баг. Энийг Есүс хүлээж авахгүй баха гэж бодсон баг. Харин Есүсийг дуудсан тэр нэгэн рүү Есүс би өнөөдөр танаад очих болно гэж хэлсэн. Яг тэр үгийг хүлээж авангуудлаа сонсонгуудлаа Закаг юу гэж хэлсэн бэлээ? Би хэнийг дүртэй байгаа бол би өөрөө төлөх болно гэж хэлсэн. Ахтунар минь. Бурхны хайр бидний нүглийг хүчдэг юм аа. Гим нүглийг хүчсэн. Завхаарсан эмэгтэй түүхч гисэн байгаа. Хүмүүс түүнийг алах гэж байсан. Харин Есүс юу болсон бэ? Одоо ахиж битгий нүгэл үлдээрээ. Уучлагдсан гэж хэлсэн. Тэр эмэгтэй тэр дор тэр хэлсүүг нь хүлээж аваад түүний амьдрал өөрчлөгдсөн. Тийм учраас Марийг одоо ингээд дагж байгаа хаач явсан ингээд дагаж явж ирсэн хүн бол тэр завхаарсан эмэгтэй гэж ирдэг. Тэгэхээр ахтунаар юм нэ. Есүс шууд үннийг хэлэхдээ хайраар хэлэхэд тэр газарт өөрчлөлтүүд явж ирсэн гэж ярьж байгаа. Тэгвэл бодож үзье. Бид нар Есүс Христтэй уулзах үед маш аимшигтай байдалтай нүүр тулдаг. Өчнөө олон гим нүглийн асуудлуудтайгаа бид нэг Бурхны юм зогсдог. Тийм үү? Тэгээ бид нар яагаа мэдгүй байдалд ордог. Өчнөө тэг их талт хийсэн бузар заваа гим нүгэлтэйгээ бид нар Бурхны юм яг сайн мэдээ сонсгож зогсдог. Харин тэр үед сайн мэдээ бидэнд юу гэж хэлдэг вэ? Чи надад идэх юм бол би чиний энэ ачаа дарамт гим нүглийн төлөө хийсэн энэ бүх шийтгэлийг би өөр дээр хүлээж авах болно. Би хүлээж авсан. Харин чиний төлөө хийсэн зүйл идэх юм бол би чамайг уучлах болно. Яагаад гэвэл энэ хайраас олж хийгдсэн зүйл юм аа. Бурхан чамайг хайрлсан учраас намайг илгээсэн юм аа. Тийм учраас Бурханы хүүгийн тэр үхэл бол намайг яллахын тулд биш. Ялахын тулд илгээдэр ирсэн юм аа гэдгийг зааж өгдөг. Бид нар яг тэр үгийг хүлээж аваад гимшээд Есүс Христийг хүлээж авч өнөөдөр энэ газар сууж байгаа хүмүүс юм. Амен. Бид нар итгэснийхаа дараа төгс байгаагүй, итгэснийхаа дараа миний үг хэлж гисэн заримдаа өөрчлөлтөөгүй түргэн үг хэл зан чанараасаа болоод янз бүрийн байдалд гаргаж байгаа. Гэхдээ тэр бүх зүйлүүдийг хайр дийлдэг юм. Тэр бүх зүйлүүдийг хайр зассаар байгаа юм а гэж ярьж байгаа. Амен. Тийм учраас ахтунаар нь үг хэлэндээ яг л тэр Христийн хайрыг бүгдээрээ бий болгоцгоё. Шингээцгээе. Заримдаа бидэрт ийм үгдэг. Хэн нэг хүн ганцхан өгүүлбэр хэлсэн байдаг. Тэр хэлсэн үг нь би олон жилийн дараа мартаагүй үе бас байж идэг. Тэр нь юу вэ? Янз бүрийн үг гэж болно. Чи бол одоо арчаагүй ч юм уу? Чи одоо бүтэлгүй ч юм уу те? Чи одоо юу гэдэг чи хизээч өөрчлөгдөхгүй, чи хизээч өөрчлөгдөхгүй гэж. Энэ үг бол хэдхэн секундэд хэлсэн үг. Гэхдээ зүрхэндээ олон жил тээж явдаг хүмүүс байдаг. Зүрхэндээ олон жил. Тийм учраас ахтунаар минь миний үг хэл өнөөдөр ямар байгаа вэ гэрцүүлж харцгаая. Бурхны хайр байгаа юм биш. Хайраар хэлж өрөө эсвэл бусдыг унгадаг
үгийг хэрэгжилж байна уу? Хэрвээ бид нэр хайргүй үгийг хэлэх юм бол шүүдэг хүн байх болно. Буруудагдаг хүн байх болно. Бас юу вэ? Худлаа ярьдаг хүн байх болно гэж ярьж байгаа. Тийм учраас ах トゥ нар бүгд сургаалт төгс 12-ийн 18 дахь ишлэгийг үзье. Сургаалт төгс 12-ийн 18. Сургаалт төгс 12-ийн 18. За унши 3-ий. Бодлогогүй яриа нь илдээр дүүрэх мэд. Харин мэрэгэн хүний хэл ялааршлыг авчрахаа гэжэлсэн байна. Хайрын үг заримдаа хатуу сонсогдохгүй байдаг. Гэхдээ ийм гашууж бие тустай гэсэн үг байдаг шүү дээ, тийм үү? Заримдаа бид нар хайртай хүндээ хэцүү үгийг бас хэлэх үе байдаг. Гэтэ хайраар хэлэх үед тэр нь хэцүү биш болно. Бидний ээж авч гисэн юу биднийг зэмлдэг байсан. Яагаад зэмлдэг байсан бэ? Хайрын учраас зэмлдэг юм. Хайрын учраас загнадаг, тийм үү? Тэгвэл өнөөдөр эцэг гэж гэсэн хүүхдэд зэмлдэг адил эмч хүн өвчтөндөө хэцүү үгийг хэлдэг ч гэсэн пастор хүн гим үглийг хэлж байгаа шалтгаан юу вэ? Биднийг устгах биш, эдгэхийн тулд хэлдэг юм а гэж ярьж байгаа. Эдгэхийн тулд хэлдэг юм а. Тийм учраас заримдаа хайрын үг хатуу байдаг ч гэсэн бидэнд итгэл найдрыг төрүүлдэхийн тулд бидэнд үг хэлдэг юм а. Бидэнд үг хэлдэг юм. Тийм учраас ах トゥ нар нэ юу хэлснийг нь биш. Яагаад хэлснийг нь ойлгох хэрэгтэй. Яагаад хэлж байгаа вэ гэдгийг нь ярилцаж асууж тэр хайрыг нь олж харах хэрэгтэй гэж ярьж байгаа гэсэн. Тийм учраас Христ итгэдэг хүн ямар байх ёстой? Бусдын үннийг хэлэхдээ хайрыг хослуулан хэлдэг байх хэрэгтэй. Асуулт байна. Та гэр бүлдээ, таны ижилдээ, найз зөвхөдтэй хамтран ажилладаг хүмүүстэй ямар үгийг хэлж байна вэ? Итгэл төрүүлэх үгийг хэлж байна уу? Эсвэл шархлуулах үгийг хэлж байна уу? Бурханд ойртуулах үгийг хэлж ярьдаг уу? Эсвэл Бурханаас олно өөрөөсөө холдох үгийг хэрэглүүлж, гуниглуулж байна уу? Тийм учраас ах トゥ нар Христ итгэж хүмүүсийн хүч нь ярих ур чадвартай бол биш юм. Харин хайраар үннийг хэлж чаддагтаа утга учир нь оршиж юм а гэж хэлж байна. Хайраар. Хажуунаас тэгэлцгээ хайраар үнийг хэлж сурья гэж хэлцгээе. Хэрэв бид нар зөвхөн хайр ярих юм бол буулт хийсэн хүн болно. Өөрөөр хэлбэл бусдын дор байна гэсэн үг. Үнэнгүй хайрыг. Харин зөвхөн үннийг яриад хайр байхгүй юм бол дарамтлагч байх болно. Дарамтлагч болно. Тийм учраас өнөөдөр миний үг зөвхөн юу байх ёстой вэ? Христийн хайраар хийх боломжтой. Христийн хайраар үннийг хэлж чаддаг байх ёстой. Амен. Тэгэх юм бол зарим үг үндэ хэлэх шаардлагагүй. Ярих шаардлагагүй. Зарим үг харин тайван байдлаар хэлэх болно. Өөрөлд үнийг бол тослагтай үг гэж бас бид нар бол сүнслэг байдлаар бол ярьдаг шүү дээ, тийм үү? Чиний ярианаас хүмүүс Христийн хайрыг мэдэрч байна уу? Эсвэл хатуу байдлыг мэдэрч байна уу? Мөн мэдлэгийн талаар бас тухай өргөжлүүлэн бас ярьсан байгаа. 13-2 дугаар эшлээс харах юм бол ингэж хэлсэн. Хэрв би иш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг агаад гэж хэлсэн байгаа. Хайр байхгүй бол би юу ч бишээ гэж хэлсэн байгаа. Би юу ч бишээ. Өнөөгийн цагууд бол мэдлэг бол энэ дэлхий бол маш том хүчрхэг зэвсгээ гэж тодорхойлж байгаа. Христ итгэж хүмүүс гэсэн энэ буруу хариулталтай гэж боддог ч гэсэн үнэндээ мэдлэгийг чухалчилдаг. Тийм асуудлууд их байдаг.
Өнөө цагт бол дипломыг ч юм уу те янз бүрийн одоо уншсан номоор ч юм уу те янз бүрийн сургалтанд сууснаар хамрагцснаар илүү үн цэнтэй мэд өөрийгөө тодорхойлох үед бас харагддаг. Ажлынхаа одоо тийм туршлагуудыг бол мэдлэг гэж те би бол илүү одоо бусдаас илүү гэж би бусдаас илүү хайр дуурин гэж энэ хүмүүс бас байж идэг. Гэтэл Паул юу гэж хэлсэн бэ? Хайр байхгүй байх юм бол юу вэ? Хоосоо гэж хэлсэн байгаа. Юу ч бишээ гэж тодорхойлж байгаа байхгүй. Энэ бол бас нэг талаас амар тийм эсрэгцэл үг байгаа байхгүй. Чи өнөөдөр их сургууль хичнээн юм сураад хичнээн тэ юм хийсэн ч гэсэн чиний хийж байгаа бүх зүйл чинь хайр байхгүй бол өчүүхэн гятаахан байхгүй гэж тодорхойлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ах トゥ нар мөн ээ. Бид нар Бурхныг хэмжүүрийг мэдлэгээр биш, Бурхныг хайраар хийхэд энэ бол өчүүхэн зүйл байсан ч гэсэн Бурхны үн цэнтэй байх болно. Яг тэгвэл мэдлэг үсэх тусам хүмүүсийг бардан болгодгоо гэж хэлдэг шүү дээ, тийм үү? Өөрийгөө бусдаас илүү гэж бодох аюултай хандлагт бас хүргэдэг. Би илүү Библийг мэднэ, өчнөө л олон юм сурсан те. Би олон жил итгэсэн. Би илүү их одоо сургалтанд хамрагдсан гэж. Би бол зөв хүн гэж ингэж тодорхойлох үе бол мэдлэгийн бардан байдлын хандлага байдаг. Айчимда тэр хүнд Христийн даруй байдал, даруй чанар, Христийн хайрын зан чанар төрцөл алдагдаж эхэлдэг. Таард нэг үннийг хэлье. Чөтгөр буюу сатан үннийг мэддэг шүү. Маш сайн мэднэ. Тэгээ Бурхныг ч гэсэн мэднэ. Тэр байтугай таныг юунд дуртай, юунд дургүйг бас мэдэх болно. Тийм учраас үннийг мэдлээгээд аврагдсан гэсэн үг бол биш. Аврагдана гэсэн үг бол бас биш. Христийн хайраас бүх зүйл ихтэй. Та нар хараарай, Бурхан ертөнцийг үнэхээр хайрласантай гэж хэлсэн байгаа. Бурхан хайрлсан учраас Есүсийг илгээсэн. Хүмүүс ингэж боддог. Бурхан хайртай юм бол ямар нэг юм миний амьдралд хийгээ чи яагаад хүмүүс зовоод амьдрал шаналаад ингээ гуниглаа салаад байгаа, нийлээд байгаа яагаад ийм хэцүү амьдраад байгаа юм бэ гэж. Бурхан айл ижинд хийцэн штэ ажиллаа. Тийм биш гэж юу? Шудраг ус байдал зүүндээ бол Бурхан яагаад юу ч хийхгүй юм гэж хүмүүс бас ярьдаг. Бурхан шудраг учраас хүүгөө өгсөн шүү те. Тийм учраас ах トゥ нар чөтгөрж гисэн юу вэ? Бурханы хүчтэй гэдгийг мэдэх болно. Бид нар Яаков номон дээрээс харах юм бол чөтгөрийн ганцхан нэг чухал чанарыг тэнд хэлсэн байдаг. Чөтгөр Бурханаас айдаг гэж хэлсэн. Бурханаас айдаг. Яг тэгэхээр Бурханы үгийг маш сайн мэддэг. Маш сайн мэддэг учраас таныг юу вэ? Бурханыг хайрлах хайраас илүүгээр Бурханыг тэр мэдлэг рүү илүү төвлөрүүлдэг. Мэдлэг рүү. Тийм учраас та хичнээн гой тослогтой, үгүй юу лээ гой Бурханы үгийг ярьдаг ч гэсэн хайргүй ярих юм бол магадгүй чөөгийн таныг айл үжийн олдсон байхыг үгүйсэхгүй мэ гэж ярьж байгаа. Тийм учраас хайрыг бүгдээрээ онцолж амтарцгаая. Яг л мэдлэг биднийг ариун болгодог юм аа. Зарим хүмүүс ийм байдаг. Сургалтанд суугаад кайф аваад амьдардаг хүмүүс байдаг. Энд хэдийн сургалтанд, энд хэдийн номлол, энд хэдийн хүмүүсийн постн те ингээл кайф аваад амьдардаг мөртөө өөрөө ямар ч ариун бус амьдралаар амьдрах тохиолдол байж шүү дээ. Худлаа ярьдаг, залхимхтэй, ариун бус зүйлүүдээр дүүрэн амьдардаг. Тийм учраас мэдлэг биднийг өөрчилдөг магадгүй тийм тодорхойлж байгаа. Бурхны хайр л биднийг өөрчилдөх болно. Тийм учраас Есүс биднийг авсны дараа юу өгсөн бэ бид бодож үзэх хэрэгтэй. Юу өгсөн бэ? Хуучин гэрээ дээр сүнс байсан болвол Христэд итгэснийхаа дараа гэмүлэг гимснийхаа дараа бидэд тэр сүнсний нэрмээр ариун сүнс болж өөрчлөгдсөн. Ариун сүнс. Тэг Христ итгэгчдэрийг үнэ цаг үед юуг тодорхойлж байгаа гэхээр бид нар бол ариун сүнсний цаг үед амьдарч байгаа хүнээ гэж Паул тодорхойлсон байдаг. Ариун сүнсний цаг үе. Тийм учраас бид нар өдрөөс өдөрт ариусж байгаа хүн. Тэрнээс аврагчаал төгсөлцсөн хүмүүс бас биш. Өдрөөс өдөрт ариусж байгаа. Бид нар зарим зүйлүүдийг гимших хүсдэггүй. Гэхдээ бид нар хизээ нэг зэт ариуслаас ариуслалт явж байгаа үед бол тэр цаг Бурхны цаг болох үед тэр нь гимшиж өөрчлөлтүүдийг бид нар авчирч эхэлдэг. Хайр л биднийг өөрчлөх болно. Амен. Та нар хараараа Есүсийн шавнар
ерөөсөө олигтой боловсролтой байгаагүй. Олигтой гэдэг үг ч гэсэн тэд таарахгүй. Ямар ч боловсрол байхгүй. Тэд нар ерөөсөө өдөр тутмынхаа ажлыг л нэг арай гэж өдрийнхөө тий хоолоо олох гэж тийм л потенциалтай хүмүүс байсан. Боловсрол байхгүйсэн. Өнөөдөр Христ гişээр боловсролыг чухалчилж байгаа юу? Харин хайрыг чухалчилж байгаа юу? Тийм учраас мэрэгдийн хичээгийн тулд Есүс яасан бэ? Тэднийг сонгож авсан шүү дээ. Амен. Намайг ч чуулган зэрэхэд болохоор би ч гэсэн янз бүрийн мэлзэг боловсруулаад сургууль төгссөн байхгүй, нэг сургуультай өчнөө олон жил сураад тэрийгээ ч сурсан бас байхгүй, янз бүрийн асуудал донд ороод төрд бодож явж исэн. Тэгээ бүр ингээд асуудалд орохоос өмнө бурхан яасан бэ? Намайг дуудсан. Тэгээ би бурхан дээр ирэхэд би ч одоо юу ч мэдэхгүй штэ гэж хэлчихсэн. Дараа нь Библийн сургуульд ороод яасан бэ? Багш нартай би бурханыг сайн мэддэг болоод ирсэн алаад өгье гэж Библийн сургуульд ороод ирсэн гэж ирсэн. Манай багш нар чи болоо тэгэх юм бол сурах шаардлагагүй. Өөрөлд мэдлэг биднийг авардаг юм аа. Мэдлэг биднийг авардаг юм. Бурхны хайр биднийг авардаг юм. Амен. Тийм учраас ах トゥ нар нэ. Есүс өнөөдөр хүртэл биднийг хайрласаар байгааг битгий мартаарай. 2000 жилийн өмнө Есүс Христ загалмаа дээр цовдлогдоод үхээ тэнгэрт очсон. Хүмүүс одоо түүний хайрын талаар тэр үед л гал халуун хайр гэж бодож байсан. Есүс одоо бидний дотор хайр намайг хайрласаар байгаа. Амен. Бид тэр хайрыг нь ойлгож, хүлээж авч, өрдөж амаараа үйлдэлээрээ гаргаж хэрэглэх нь бол Христ итгэгч хүний амьдралын утга учир байх болно гэж хэлж байгаа. Амен. Та нар Петр хүлээж авсан ч гэсэн Петр Есүсийн үгэнд ерөөсөө дуулуургүй байсан шүү дээ. Удлаа яриалсан. Тэгэл Есүс яасан бэ? Хайрлал байсан. Томос ч гэсэн дагж байгаа мөртлөө амар тийм юмны учир логик юмнуудыг олдог мөртлөө яасан бэ? Есүсийг яг тэрэнд нь яг юм амжилтанд итгэж чадахгүй байсан байхгүй. Гэхдээ зүгээр л дагаж өгч ирсэн. Гэхдээ Есүс яасан бэ? Дэвчээртэйгээр яасан бэ? Хайрласаар байсан. Амен. Бид нар Есүс дээр очиход Есүс биднээс юу асуух вэ? Чи хэдэн удаа Библи уншсан бэ? Хэдэн их удаагийн сургалтанд суусан бэ гэхээс илүүгээр чи намайг хайрлсан гэдгийг л Есүс биднээс асуух байхаа. Чи намайг хэр их хайрлаж тэр хайрын дотор бусдыг хайрлсан бэ гэдгийг биднээс асуух байхаа гэж ярьж байгаа. Тийм учраас ах トゥ нар нэ мэдлэг бол бидний Петр бардан байдлаар авчих болно. Хайр бол биднийг өдрөөс өдөр даруусалд авчих болно гэж ярьж байгаа. Өнөөдөр миний мэдлэг бусдыг Христ рүү ортуулж гэнэ үү? Христэс холдуулж гэнэ үү гэж ярьж байгаа. Асуулт гаргаж ирж байгаа. Өнөөдөр дүнэлтүүд дандаа асуултаар дуусна. Өнөөдөр таны тархинд байгаа потенциал, Бурхныг мэдж байгаа, таньж байгаа, заадаг юмнууд чинь хүмүүсийг ортуулж гэнэ үү, холдуулж гэнэ үү гэж ярьж байгаа. Асуулт байна. Та өөртөө дүгнэлт тавиарай. Дараа нь цаашаа өршлүүлвэл юуны тухай гарч байгаа вэ гэхээр итгэлийн тухай дурдсан байна. Юу гэж ирсэн бэ? Уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаач надад хайр үгүй бол би юу ч бишээ гэж тайлсан байна. Тэгэхээр Паул энд хэний үгийг тодорхойлж авсан байна? Есүсийн хэлсэн үгийг аваад ярьж штэ. Тийм үү? Есүсийн. Чамд байгаа итгэл чинь хайр байхгүй бол юу ч бишээ гэж хэлсэн байна. Итгэл бол Христ итгэгчүүний амьдралын хамгийн нэн тэргүүний чухал үндэсээ гэж хэлж болно. Би танаас асуу. Та Есүс Христэд итгэдэг үү? Итгэдэг тийм үү? Тэгэхээр Паул эндээс яг гол санаа нь болохоор юу гэхээр гिचийн үр шиг итгэлтэй байх юм бол үүлэг нүүлгэнэ гэж тэр Есүсийг үгнээс авсан ч тийм үү? Гэхдээ юу вэ? Паул илүү давуу тэр чанарыг хэлсэн байгаа. Тэгэж амьдрахын тулд тийм итгэлтэй байхын тулд хайр хэрэгтэй гэдгийг тодорхойлсон байхгүй. Яагаад гэвэл тухайн цаг үед хамгийн мэдлэг боловсрол үйлчлэх чадвараараа өндөр потенциалтай цуглаан болоод Корей чуулган байсан байхгүй юу? Маш олон үйлчлэгчтэй, маш олон багш нартай, маш олон тэд гайхамшигт үйлчж байсан тийм газар байсан байхгүй юу? Тэгсэн тэн дотор бутраад байсан. Ерөөсөө нэгдэж чадахгүй, пастууд нь эвлэж чадахгүйсэн шалтгаан юу вэ? Хүмүүс хоорондоо ингээд нэг хайр дотор ойлголцож чадахгүй. Сууж байгааг бүрдээд яв сэтгэл зүйд болох тустай болсон. Тэр хүний хувьд бол ярилцж байгаа болж айл хүчин тэр хүнээс зүрх сэтгэл авцсан.
Яагаад гэсэн бэхээр Паул тэр Захагийн хариуд юу гэсэн бэ? 3 дугаар Коринтод дааж очоогүй ч гэсэн юуны тухай гарч байгаа вэхээр хайр байх юм бол та нар алах гад байна гэсэн утгатай байсан байхгүй юу? Тийм учраас та нарт одоо ганцхан зүйл хэрэгтэй байна. Христийн хайр гэж амен. Тэгвэл илүү чухал зүйл юу вэ? Бурхны хайр юм аа. Итгэлээр та магадгүй гайхамшиг үүсэж би залбирлын хариултаа авсан те. Би итгэлээр твцсэн чинь надад ийм одоо өөрчлөлтүүд бий болсон. Итгэл бол бидний яах вэ? Бурхны тамийн хаалганаас намайг чөлөөсөө тамийн хаалгыг хаасан гэж иймэрхүү гайхамшигтай ивэлүүд танд байж болох нь. Магадгүй таны итгэл чинь таныг санхүүгийн янз бүрийн асуудлууд нь олон гэрчлэлүүдийг таны амьдрал дээр буулгасан байж болно. Гэхдээ хараарай. Залбирлын хариулт авсан ч гэсэн гайхамшиг харсан ч гэсэн тэр нь таныг хайртай болгохгүй. Яг христчээр өнөөдөр хүн чанаргүй байгаа байх гэхээр бусад өгч чадахгүй, зориулж чадахгүй, золиослж чадахгүй. Гэхдээ үйлчлээд байгаа, номлоод байгаа, заагаад байгаа, харилцаад байгаа янз бүрийн юмнууд зөвлөд байгаа мөртлөө яагаад ингэж уг үндэс нь ингээд ажиллахгүй байгаа вэ гэхээр хайр байхгүй байгаа учраас юм а гэж гарч байгаа гэсэн. Хайр байхгүй учраас. Тэгээ энэ бүлийн төгсгөл нь харах юм бол амар үг байгаа даа. Идүүгээ итгэл найдвар энэ бүх цаг үед хамгийн агуу зүйл нь хайр байх болно гэж заасан байдаг шүү дээ. Хайр байх болно. Тийм учраас та Есүст итгэдэг мөртлөө хайргүй итгэж байгаа юм биш үү гэж гарч байгаа гэсэн. Есүс ганцхан намайг харсан тухайн үед л яг би Бурхны хайрыг мэдэрсэн. Одоо би яг итгэлээр амьдрна гэж. Тийм учраас хайргүй итгэл хүмүүсийг ойртуулахын оронд өөрийгөө зөвтгдөг болж эхэлдэг. Би бол зөвхт хүн. Бусд нь буруу байх болно. Би бол залбирдаг хүн, бусд нь бол залбирдаггүй хүмүүсээ гэж яллах болно. Миний итгэл илүү чухал. Эсвэл миний бүлэг, миний найз, итгэлийн найз нөхөд илүү чухал гэж бусдууд нь бол тийм биш ээ гэж харах байна. Тэгвэл Есүсийг хараарай. Есүсийн даруй байдлыг бид нар харах хэрэгтэй. Есүсийг та нар даруй байдлаас Есүс өөрөө ямар хүн байсан бэ? Маш хүчтэй нэгэн штэ, гайхамшиг үйлддэг мундаг нэгэн. Мөн үү? Бурхны хүүхэд байсан. Тэгтээ тэр яасан бэ? Даруй байсан. Амен. Даруй байсан. Даруй байсан. Даруй байдлын өөрийг илэрхийлж шийдсэн гэдэг байгаа. Юу вэ? Тэр хөл угаасан штэ. Иесус хөл угаасан штэ. Бүр нэг шиш тэмдэгт юу хийсэн бэ? Загалмаа дээр боол зарц болгосон гэж хэлсэн. Тэгээ бүр ялтан болгосон гэж хэлсэн. Билбэр ном дээр хэлж шít 2 дахь бүлэг дээр гадаг тийм үү? Загалмаа дээр цовдлогдож байхдаа хүртэл тэр бүр даруугийн даруу залбирлуудыг хийсэн шít. Эзэм минь яг энэ өөдөөс харж байгаа тэднийг та уучлж өгөөрэй гэжсэн. Юу хийж байгааг мэдгүй байгаа тэднийг уучлж өгөөч гэсэн. Яа. Өөрийнх нь өөдөөс нь дагалдагч нь хараад нуугдаа те залтай зүхтаад юу гэдгиймтэй амилсан тэр хүүхэд ч юм уу амилсан лазаа шинч байдгийг тэд нар бүгдээрээ чимээгүй байсан. Гэхдээ тэднийг та уучлаач гэсэн. Энэ бол хайраас болж хийгдсэн залбирлын дух бол юм аа. Тийм учраас жинхэнэ гэтэл өөрөөрөө бахардгүй юм. Христээр сархдаг юм аа. Тэгэхээр асуулт байна. Миний итгэл байж та бусдын итгэлийг жижиг болгож байна уу? Бодож үзээрэй. Эсвэл миний итгэл бусдыг Христ рүү итгэл найдвар төрүүлэх ийм хандлагыг төрүүлж өгнө гэсэн асуулт байна гэсэн. Цаашаа харцгаая. 3 дугаар ишлэгийг хамтдаа уншъя. Бүгдээрээ. Хамтдаа 3 дугаар ишлэгийг уншъя. 3 хэрэг би 13:3 хэрэг би бүх өмч хөрөнгөө тараан өгч бие шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм а гэж хэлсэн байна.
Энэ бол тухайн цаг үед бол итгэгчдэр ямар байсан бэ гэхээр нөгөө бие биендээ туслахын тулд ид хөрөнгөө өгж ингэж үйлчилдэг байсан, зориулдаг байсан тийм үү? Паул маш хүчтэй өгүүлбэр хэлсэн. Чи надад ингээд чи бусдад ингээд хөрөнгөө өгч те тусаж өргөлөө өгч ингэж байгаа. Энэ ингээд амиа зориулах мэт харагдаж байгаа боловч би та нартай хамт байгаа шүү гэдгийг харуулж байгаа боловч хайр байхгүй бол шал димээ өргөцсөн гэсэн утгатай зүйл байгаа байхгүй юу? Яаков номын гол зорилгын үгээр таны сүсэг бишэлтэн чамд ямар ашигтай гэж хэлсэн байдаг. Тэгэхээр наашаасаа хараараа. Бурхан чиний ингээд өгж байгаа зүйлээс илүүгээр чиний ардах санааг чинь сэтлэг чинь хардаг нэгэ гэсэн утгатай зүйл юм. Сэтлэг өгж байгаа юм шиг өгсөн зүйлүүд чинь хайраас урж өгж ийн үгтийг л харуулж байгаа гэсэн үг байна. Тэгээ заримдаа яагаад одоо ийм зүйлүүд манай ихтер гэсэн бас ярьж байсан эцсийн өдөр элдв шүүлтэнд орж байгаагаар энэ цаг үедээ аятайхан амьдрах тухай ярьдаг. Тийм учраас янз бүрийн сорилтууд ирэхэд бол яагаад заримдаа ийм хатуу үг бид нэр сонсоод байгаа юм бэ? Яагаад гэвэл эцсийн өдөр бид нар бүр энд байгаа хүмүүс бие ч ялгаагүй амар байдалд орохыг. Тийм учраас энэ цаг үед бидрийг яг бурхан хайраараа гучиж бидийг засаж залруулахын тулд энэ Библи буюу ариун үг бидэнд өнөөдөр бидэнд сонсогдож байгаа байхгүй юу? Амен. Харин эцсийн өдөр бид нар шагналынхаа төлөө, бахархлынхаа төлөө, сайрсныхаа төлөө, хайраас өгснийхаа төлөө бид нар Есүсээс явах бай. Шагналуудаа авах уулзалтын төлөө амьдрах хэрэгтэй. Амен. Тэгээ учраас бурхан энэ ямар сэтлэр өгж байгаа гэдгийг бурхан айлж мэддэг. Хүмүүс болохоор мэдэхгүй гэж. Та нар үүс номдор гарч байгаа Ананас Сафир хоёр ч гэсэн байраа өгсөн чинь санаа нь бол өөр байсан. Өгсөн мөртлөө яг өргөл өрхтөө хэрэгтэйгээ аваад хүмүүст яг байраа зарсаа гэж байгаа юм шиг амар өргөж байгаа юм шиг болсон чинь тэр дороо тэр хоёр нас бардаг. Хүмүүс ингэж бодож байгаа. Би чинь ингэж өргөөл нэг өгөхгүй байгаа юм чинь над би бол гайг бахаа гэж магадгүй бодож иж болох юм. Ингээд цэмцгээд байж иж болох юм. Мэдгүй. Би бол мэдгүй. Бурхан мэдэж байгаа. Бурхан таны амьдралд заримдаа өвчин өгөх болно. Гэхдээ энэ нь юу вэ? Айлгаж дарамттай бурхны тухай биш юм. Энэ биднийг өөрлөгөө эргэж засаж залруулахын тулд юм гэж ярьж байгаа. Тийм учраас Коринт номд Яаков номон дээр Паулийн нэг 2 удаа хэлсэн үг байгаа шүү дээ. Мараната гэсэн үг гэдэг. Хүмүүс гин нүгэлтэй улам ингээд давшнаад бүр ингээд заваарахгүй тул мараната гэж хэлсэн байдаг. Өөрөөр бол Есүс хурдан ирээч гэж хэлсэн үг. Хүмүүс энэ үгийг дуулах, энэ үгийн талаар сонсох, энэ үгийг хүлээх үнэхээр дургүй. Яг тэгвэл гин нүглээ удаан таашаал авах юм. Энэ дэлхийн амьд удаан таашаал авах юм. Ах トゥ нар минь ээ. Бид нар хизээч Есүсийн үйлчлэлийг орлож чадахгүйг бид нар мэдэх хэрэгтэй. Харин бидний үйлчлэлийн төвд Есүс Христ байх ёстой. Бид нар чуулганд өдөр болгон ажиллаж болно, дуулж болно, бусдад зааж болно, бусдад Библийг хуваалцаж болно, магадгүй хандад тусламж өргөж болно. Эсийн бүлэг өдөр дээр эсийн бүлэгтээ сууж болно. Гэхдээ Есүсийг хайраа мартах юм бол бүх үйлчлүүд чинь юу вэ? Одоохондоо мэдхгүй ч гэсэн явандаа дарамт байх болно. Есүсийг төв болох юм бол баяр хөөр, итгэл найдвар тийм оршсоор байх болно. Амен. Амен. Тийм учраас хайраа мартах юм бол би өнөөдөр чуулганд явахдаа дарамттай явж байгаа бол Христтэй дарамттай үйлчилж байгаа бол надад Христийн хайраас Христийн хайрлах дээр Христийн хайраа дүүргэх тэр хайран дээр Христийн хайрыг ойлгох тэр асуудал дээр би засах ёстой юм байна гэдэг энэ мессеж ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр асуулт байна. Христийг хайрлаж байгаа учраас үйлчилж байна уу?
Эсвэл хүмүүс намайг хараасаа. Намайг гэдэгтэй магтаасаа. Хүмүүс ямар нэг юм надад хэлээсэ гэдэг үүднээс үйлчилж байна уу? Тэрийг өгүүлэхгүй бол хизээч юу баяр ёслолтой байж чадахгүй. Ийм байгаа штэ. Галаад 5:22 дахь ишлэгийг таас харах юм бол ингэж хэлсэн байна. Бурхны хайр гэдэг дээрээс хувиршгүй агапи хайр ирэх үед хүнд юу болох вэ гэхээр дагалдаад баяр ёслол бууж ирдэг гэж хэлж байгаа. Хүн баяр ёслолтой байх юм бол хизээч алдагдахгүй Есүс тэр даалан шуурган төрөлд унтаж байсан амар тайван байна гэж хэлж байгаа. Энэ ихний 3 одоо энэ үр жимс бол юуны тухай ярьж байгаа юм бэ? Хайрлах хайраас эхэлж байгаа гэсэн. Тийм учраас ах トゥ нар нэ юу хэлэх гээд байна гэхээр хайргүй үйлчлэл бол хайр. Хайргүй хандлага бол хайрын байх болно гэж ярьж байгаа. За дараагийн нүгэлбэр 4-7 дугаар эшлэлд бид нар энийг бас дуугаар бас дуулдаг ч юм уу. За хамтдаа уншъя. 4-7 дугаар эшлэг хайр төвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсгамдгүй. Ихрэхдэггүй. Зөв бус авиралдаггүй. Өөрийнхийг ирддэггүй. Зэвүүрхдэггүй. Үс хураадаггүй. Зөв бус юунд баярлдаггүй. Харин үнэнд баярладаг. Бүгдийг даалдалдаг. Бүгд итгэдэг. Бүгдэд найддаг. Бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хизээж дуустдаггүй. Харин иш үзүүлэг үгүй болж хэл ярихгүй зогсож мэдлэг алга болно гэсэн. За эндээс харах юм бол юуны тухай гарч байна? 8 дугаар ишлэлдэр бол дээд хөвгүүдбрүүдийг базаад яасан бэ? Мэдлэг, иш үзүүлэг, хэл яриа бүх зүйл үгүй болгоно. Харин хайр дуусахгүй гэж хэлсэн байгаа. Хайр. Тэгэхээр та нар Бурхны хайрыг юу гэж ойлгож байгаа вэ? Хүн чамайг хайрлах хайраар хэмжих үү? Би бусдыг чад хэмжээгээр хайрлах хайраар хэмжих үү? Хэрвээ бид нар хайргүй амьдрах юм бол хайрын байх болно гэж хэлж байгаа. Тэгэхээр Паулын хайр хэрхэн харагдгийг хэлж байгаа юм уу? Хайр төвчээртэй гэж хэлсэн. Бас хурдан ууралдаггүй гэж хэлж байгаа. Есүс ч гэсэн дагалдагч нар алдаа гарах үед яасан бэ? Боломж олгож байсан шүү дээ. Мөн үү? Шашинлаг байдал байсан бол фарисей шиг байсан бол садукайчууд шиг байсан бол хуулийн багш нар шиг байсан бол тэднийг яг шууд зүйл ангууд нь үхвэсэн шүү дээ. Харин юу вэ? Есүс төвчээртэй байсан. Төвчээртэй байсан. Яг үнэндээ энэ зогсож байгаа миний төлөө Есүс ч гэсэн одоо ч төвчээртэй байгаа. Тийм шүү дээ. Төвчээртэй байгаа. Би ч гэсэн заримдаа төвчшгүй байдал, энэ ч гэсэн гарч ирэхэд гэсэн үнэхээр төвчшгүй байдлуудаар нүүр тулан гарч ирдэг. Орхиод явчмаарч үед. Гэхдээ Есүс намайг дуудсан учраас хүүхдлээ зогсоосоор авахгүй. Тэр чинь миний төлөө одоо болог төвчж байгаа. Чам руу хүмүүс тийм байсан ч гэсэн чи хүмүүс буруу хандлага үзүүлсэн ч гэсэн Есүс одоо ч надад төвцөөр байна. Петрийг хараараа Петр ч гэсэн 3 та үгүйсгсэн шээ тийм үү? Тэрийг Есүс сонссон байхгүй. Худлаа ярьсан. Тэ? Тэгсэн ч гэсэн юу вэ? Есүс төвчээртэйгээр хайрласан учраас Петр буцаад ирсэн. Харин Юдас өөрт нь одоо тэр хүн энэ дундаас тийм хүн байна гэх боломж олгоод хэлж явахд Юдас яасан бэ? Мөнгө өгөөд алах болсон. 30 мөнгөн зоосоор Есүсийг хөдөлсөн. Өнөөдөр бид нар хүн чанараа төвчээрээ хоолноос, хувцснаас, идэх зүйлээс, Facebook-ийн хүмүүсийн амьдралаас, янз бүрийн драмуудаас болоод хүн чанараа, үс чанараа алдчихж байгаа юм биш үсттэй. Бидний амьдрал жинхэнэ драм болоод Есүс Христ Библийн амьдрал байх ёстой. Амен. Есүс хүмүүсийг хэрхэн хайрлсан тэр талаар л амьдрах ёстой. Амен. Тэр учраас хайр бол атаархдаггүй юм аа. Зарим хүмүүс бусдын амжилтыг хараад атаархчих болох юм. Тэгээ би та бүхэнд хэлье. Чуулганд өнөөдөр олон хүмүүс ирэх болно. Та нараас илүү мэдлэгтэй боловсролтой туршлагатай хүмүүс ирэх болно. Харин танд Христийн хайр байх юм бол тэр хүмүүсийг та
өөртөө Христ рүү чиглүүлж хүлээж авах боломжтой. Харин та хайргүй байх юм бол үйлдэл хийх юм бол хүмүүс таныг өө бацаа мэдлэггүй энийг мунжинсан сулбар дандаа л ийм ярьдаг гэж таныг дийс хийх болно. Харин Христийн хайр бол бүгдийг даван туулнаа. Амен. Хүн чанар гэж ярьж байгаа. Та хүн чанар гэж ярихаасаа өмнө Христийн хайрыг бодоорой. Жинхэнэ хайр бол өөрийгөө төв тавьдгүй. Харин Христийг төв тавьдаг юм аа. Жинхэнэ хайр бол өөрийнхөө ашиг сонирхлыг боддоггүй. Харин Христийн ашиг сонирхлыг боддог юм аа. Асуулт байна. Өнөөдөр миний эргэн тойронд байгаа хүмүүс миний хайрыг мэдэрч байна уу? Христийн хайрыг мэдэрч байна уу гэдэг асуулт. Христийн хайр. Надаар дамжуулаад Христийн хайр. Бид нар төөрөгдөд байгаа юм би өөрөө хайрлах хайр. Миний хайр бол заавал хариу нэгтгэх. Харин Христийн хайр бол болцолгүй. Чи учраас хүн ямар нэг юм ичээд надад ямар нэгэн магтах, ямар нэгэн сайхан үг, ямар нэг юм хэлээч гэж. Тэгэхгүй бол би үхэх гээд байна гэж. Ашиг сонирхлын төлөө хайрлсан учраас. Тийм учраас Галаат 2:2 дээр ийм үг гэдэг. Амьд байгаа нь би биш харин Христ нар миний амьд байгаа. Идүүгээ би махан бидэн амьд байгаа нь намайг хайрлаж миний төлөө хүүгөө өгсөн Бурхны хүүд итгэлээр амьдрч хэрэг маа гэж ирсэн байгаа. Би танд хэлье. Та Христэд итгэсэн бол бид нар Христ загалмаа дээр цовдлогсон тэр утга учирыг мэдэх хэрэгтэй. Одоо болтол Христийг ашиглаж амьдрч байгаа юу? Харин өөрийнхөө ашиг сонирхлын төлөө Христийг ашиглаж байна уу? Хэрэг ийм байгаа бол бид нар одоо загалмаа дээр цовдлох хэрэгтэй. Олон жил чуулганд явж байгаа мөртлөө мөнгийг цовдлох хүмүүс үү? Тэрийг аваад зүгээр л үйлчлэлийг цовдлсон. Би үйлчлэх ёстой, золиос гарах ёстой, би мэдлэг боловсрол хийх ёстой гэдэг. Харин атаархлаа цовдлоогүй. Хуваа хичээхээ цовдлоогүй. Төвчээрээ цовдлоогүй. Харин өөрийнхөө ашиг сонирхлын төлөө цуглаанд яваад миний амьдрал сайжрахын төлөө цуглаанд явж байна уу? Мэдээж чиний амьдрал сайжрах ёстой, таны амьдрал өсөх ёстой. Гэхдээ Христийн хайраар л эдгээр зүйлүүд нь боломжтой байх ёстой. Амен. Есүс ч гэсэн загалмаа дээр байхдаа бодож үзээрэй. Сүүлийн үед загалмаан тухай нэг ярихгүй болсон хүмүүс ч гэсэн талаар сонсох сонирхолтой болж гисэн. Хүмүүс Facebook янз бүрийн Кристиан контент явахтаа нэг гоё юм инспирэшн хүсдэг болсон. Тэгэхдээ өөрөө амьдрал дээр түүч залбирдаггүй. Тэгсэн мөртлөө юу вэ? Инспирэшн хэрэггүй. Бид нар юу хэрэгтэй вэ? Өөрөө Библийг нөлөөлөх хэрэгтэй. Өөрөө түүнээс сурч авах хэрэгтэй. Хүмүүс биднийг заах биш. Бид нар яах ёстой вэ? Библиэс аваад өөртөө нөлөөлүүлж өрөөлийг өөрчлөх хэрэгтэй. За сүүлийн хэсгийг уншъя. 13:8-аас 13. Наймаас нь уншъя. За уншъя 3 хайр хизээч дуустдаггүй. Харин иш үзүүлэлэг үгүй болж хэл ярихуу зогсож мэдлэг алга болно. Учир нь бид хэсэгнийг мэддэг, хэсэгнийг иш үзүүлдэг. Харин төгсний ерөнхийд хэсгийн ч үгүй болно. Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг бодож сэтгэдэг байлаа. Би 90 цент хүрээд хүүхэд зангаа орхисон. Тэгэхээр бид одоо толинд бүдэг бодог хардагч дараа нь нүүрээ харнаа. Би одоо хэсэгнийг мэддэгч би өөрөө бүрэн мэдгдсэн шигээ дараа нь би бүрэн мэдэх болно. Идүүгээ итгэл найдвар хайр гурав үлддэгч хамгийн агуу хайр мөн гэжсэн байна. За. Тэгэхээр бид нар хайрын амьдрахгүй тулд яах ёстой вэ? Саяны зүйлүүдийг бид Бурхны өмнө гимшиж тавих хэрэгтэй. Гимшиж тавих хэрэгтэй.
хайр л мөнх үлдэнэ. Амен. Хайр л мөнх үлдэнэ. Та ямар нэгэн ажил хийж явахдаа хайраас болж хийж гинөө. Би энийг хийгээд мөнгө олох. Энийг хийгээд хүмүүс надад хандив өгнө. Энийг хийгээд миний амьдралд ямар нэгэн хүү ирнэ гэж бодож ирж гинөө. Хайраас болж хийж гинөө. Тэгвэл хайрын амьдрал. Есүсийн бол хайр байна. Тийм учраас хайрыг бүгдээрээ үн цэнтэйгээр дүүрцгээе. Тэгээд Паул хэлж байгаа нэг өдөр мэдлэг боловсрол дуусах болно, иш үзүүлбэр дуусах, хэл ярианаа дуусах болно гэж ирж байгаа тийм үү? Тэгээд Бурхны үг ч гэсэн яг нь Библийн бүх зүйлүүд ч гэсэн бас биелээ болоод дуусах болно гэж ирж байгаа. Харин энэ дэлхийн бүх зүйл дуусна, харин хайр дуусахгүй гэж хэлж байгаа. Хайр дуусахгүй. Тийм учраас тэр хайрын талаар бодохдоо хайрлах хэрэгтэй, хайрлцгаая гэж амархан ярих бас амархан биш. Бодох хэрэгтэй гэсэн. Бодох хэрэгтэй гэсэн. Бид нар Тэнгэрт очиод яа гэж хэлсэн бэ Паул? Тэр үед бид нар Есүстэй уулзахад итгэл хэрэггүй байх болно. Есүстэй уулзаад нүүр нүрээр харж байгаа учраас итгэл дуусах болно. Тийм үү? Есүст итгэж байгаа юу? Таны итгэл газар дээрх итгэл үү? Есүс Христос эцсийн өдөр уулзах итгэл үү? Бодох хэрэгтэй байгаа шүү. Аврагдсан хүний шинж тэмдэг гэж байгаа шүү дээ. Аврагдсан хүний шинж тэмдэг юу вэ? Есүс Христ миний нүглийн төлөө загалмаар цогцолоод өгсөн би түүнд итгэж байгаа. Энэ итгэл биш. Удахгүй тэр ирэх бол би түүнтэй уулзах болно гэж итгэл авахгүй. Тэгээ итгэл дуусна. Өөрөөр би үдээтэй өчтөр уулзах гэсэн. Тэгээд яасан бэ? Үдээ би тэр цаг болцоод уулзсан. Миний итгэл тэрүүд дууссан. Тийм учраас таны итгэл Христтэй уулзах итгэл мөн үү? Тэгвэл Паул би нүүр нүрээрээ түүнтэй уулзах болно гэж хэлсэн байна. Амен. Асууя. Та Есүстэй нүүр нүрээрээ уулзсан гэдэгт итгэж байгаа юу? Хиймэл биш шүү. Зүгээр мэдлэгийн хариулт биш. Итгэл чинь үнэхээр түүнтэй уулзуулах зөв хүсэл тэмүүлэлтэй амьдрал мөн үү гэдгийг л гаргаж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгтээ юу вэ? Тэнгэрд очиод итгэл маань дуусаж нэг ёох сайхан бол уулзалтууд бий болно. Тийм үү? Тэгээд тэнд очиод бас юу байхгүй болох вэ? Найдвар байхгүй болно. Найдвар. Өөрөөр хэлбэл Бурхан бидэнд амласан зүйлүүдэд тэр өдөр тэнд өгөх болно гэсэн үг байхгүй юу? Тийм учраас энэ дэлхийн амлалтанд битгий найдаа. Харин миний амлалтанд найдаа гэж Есүс хэлсэн байна. Амен. Та нар хараарай. Израилийн ард түмний гитлэлийн түүх бол тэр жигтэй итгэлийн амьдралын түүх байна шүү дээ. Христ итгэснийхэн дараа тэд нар юу болсон бэлээ? Улаан тэнгис суваагдаад тэд нар гарддаг шүү дээ, тийм үү? Гарсныхын дараа юу болдог вэ? Тэр буцаад ус уурсдаг шүү дээ, тийм үү? Улаан тэнгис одоо нөө Библи уншихаа байсан ч зүгээр хариулах нь байхгүй. Улаан тэнгис эргээд хэвэнд орж шүү дээ, тийм үү? Өөрөө тусгаарлсан. Ахиж хизээч тийш очихгүйсэн. Египт рүү хуучин тэр газар руу очихгүйсэн. Тэгээд тэд нар итгэлийн амьдралын замналыг бий болгосон. Мөн үү? Тэгээд тэд Йордан гол татлангуудлаа юу болсон бэ? Канаан руу ордог түүх гэж тийм үү? Өөрөлдөл бүгдээрээ яасан Христ итгэлрүү итгэж хүмүүс хизээрэг зэглэлийг огчсныхаа дараа бүгдээрээ Бурхан руу очино. Очоод юу болгож хэлсэн бэлээ? Амлсан газар туюу та нар зориулсан тэр сүү балаар бэлгсэн тэр зүйлийг өгнө гэж хэлсэн байдаг шүү дээ. Амен. Тэгвэл найдвар гэдэг нь юу хэлж байгаа вэ? Тэгээд цүл газар юу ч байхгүйсэн. Харин Бурхан тэнд цүү балаар бэлгсэн газар бидийг аваач гэсэн итгэл найдвар байсан учраас Израилийн ард түмэнд яв. Хэцүү амьдрал туулсан ч гэсэн тэд эцэстээ Канаан газар очоод Бурханы амлалтыг хүртсэн. Христ итгэж хүмүүс ч гэсэн өнөөдөр тэр таны найдвар юу вэ? Мөнгөтэй болох, байртай болох, сайхан залуутай эсвэл ямар нэг юмтай болох тухай юу? Хувцас сунартай болох уу? Эсвэл тарган турхаа болох явдал уу? Эсвэл ямар нэгэн энэ дэлхий дээр ямар нэг юмтай болох тухай таны найдвар уу? Мэдээж бид нар энэ дэлхий дээр хүний амьдралаар амьдрах нь зүүн хэрэг ч гэсэн жигэн найдвар болвол Христтэй уулзаад түүнээс түүний амлалтыг хүртэх явдал юм аа. Амен. Тэгтээ тэр газар нэг зүйл байхгүй. Нэг зүйл л үлдэнэ. Бурхны хайр дотор. Тийм учраас 1-р Иохан 4:8 дээр юу гэж хэлсэн бэ? Бурхан болвол хайр гэж хэлсэн байна. Амен. Хайр бол Бурхан биш. Бурхан бол хайр шүү. Хэрэв хайр Бурхан байх юм бол бид нар буддаа болон кармагаар амьдрна гэсэн үг. Карма гэдэг нь шашинлаг амьдралаар өөр шашнаар амьдрна гэсэн үг тэгэхгүй. Бурхан бол хаа. Тийм учраас бид нар Бурхантай хамт амьдрах байхгүй. Амен. Загалмаа бол энэ зүйлийн бол нотолгоо.
Загалмаа бол хайрыг бол бүрэн дүрэн хэрэгжүүлсэн процесс гэж хэлж болно. Есүс загалмаатай төвчээртэй байсан. Доромжилсан. Бүр шүлсээ хайж нулимсэн тий. Загалмааг барай явж байгаа гэсэн тийм үү? Тэгтээ тэр яасан бэ? Төвчээртэй байсан. Бас тэр инэрэнгүй байсан. Инэрэнгүй гэдэг нь юу вэ? Доорд болж байгаа тусламж хэрэгтэй хүмүүс тусалж байсан шүү дээ. Тэрвэрч байсан шүү дээ. Гадуурхагдаж байсан хүмүүстээр очиж яасан бэ? Тэрвэрч байсан. Өнөөдөр бид нар ч гэсэн ийм зүйл байдаг уу? Танд хэцүү байгаа хүнийг та тэрвэрч үзсэн үү? Таны дандаа буруутгах, таны дандаа асуудал тавьдаг хүнийг та тэрвэрч үзсэн үү? Бас атаархтгүй. Энэ ийм болчлоо. Энэ надаас илүү байна. Энэ одоо мэдлэггүй юм байж ийм хийлээ. Энэ одоо ийм нэг очтой биш гэж энэ одоо ахлах хийлээ. Энэ жоохон ярих чадваргүй юм байж жоохон тийм хийлээ гэж. Эсвэл энэ одоо миний хажууд илүү өсөж хөгжөөд дэвччихлээ гэж магадгүй. Есүс атаархаггүй. Есүс атаархаггүй. Тийм учраас бидний дотор атаархлыг өхүүлэх цовдлох хэсэг байгаа бол бүгдээрээ бас гимшцгээ гэж бас хэлмээр байна. Есүс хизээч өөрийнхөө ашиг сонирхлыг хайгаагүй. Тэр таны авралын төлөө өөрийгөө бүрэн дүрэн зориулсан юм. Загалмаа дээр цовдлохдоо тэр над руу харж байгаа залбирсан шүү. Есүс аава Чингис юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа түүний төлөө түүнийг уучлаач гэж хэлсэн. Энэ бол хайрын бүр оргил залбирал гэж хэлж болно. Энэ хайрын ундраг гэж бас хэлж болно. Тэгээ учраас Есүсний талаар загалмаанд тухай бодохдоо зүгээр л Есүсийн үглийн түүх биш тийм үү? Бурхны хайрын бодит илэрхийлэл нотлохоо шүү гэж бас хэлмээр байна. Энэ зүүж хүмүүсийг хараа. Та нарыг хайрлахад үнэхээр хэцүү хүмүүс шүү. Үнэхээр хэцүү хүмүүс. Янз бүрийн байдлаар асуудал гаргадаг, муудалцдаг. Та нарсан бусад хүмүүсийг харахад хайрлах гэсэн хэцүү байх болно. Тэгэхээр чуулган өнөөдөр энэ дэлхий дээр яагаад цус нууж, хавчлаг, орон зай цаг хугацааг туулаад энэ ирсэн бэхэр тэр загалмаа хайраас болж оршиж ирсэн юм а гэж ярьж байгаа. Өнөөдөр энэ чуулган оршиж байгаа нь түүний хайраас болж л энэ газар оршиж байгаа гэж хэлж байна. Тэгэхээр Бурхны хайр байхгүйсэн бол энэ чуулган өнөөдөр юу болох вэ? Шашны байгууллага болно гэсэн үг байхгүй. Шашны байгууллага. Тийм учраас захтуунаар хайрыг мушгиж мөрдөж амьдрцгаая. Хайраар үннийг ярьж амьдраарай. Хайраас олж үйлчлээрэй. Хайраас олж золиос гаргаарай гэж бас хэлмээр байна. Тэгэхээр бүгдээрээ эцсийн үдлийн талаар бодож үзье. Бид нар хизээ нэг зэгт Бурхны моч болон дүгнэж байгаа шүү. Таны хэр их юм сурсан бэ? Хэр их үйлчилсэн бэ гэдгээр биш. Есүс намайг чи хайрлсан уу? Чи хүмүүсийг намайг хайрлах хайраар хайрлсан уу? Энэ асуултаар бид нар нүур тулгуулна гэж ярьж байгаа. Нүур тулгуулна. Хайргүй хийж байгаа бүх зүйл аюулаас чинь хайран байх болно. Цаг хугацаа чинь хайран байх болно. Мөнгө чинь ч гэсэн хайран байх болно. Эд зүйл цуглуулсан бүх зүйлүүд чинь хайран байх болно. Хайр гэр бүлээ халамжилсан, өсгөж хүмүүжүүлсэн, тэг хань ижлийн амьдралыг замлалтан ч гэсэн хайр байх болно гэж хэлж байна. Харин хайр бол бүрэн бүтэн болгоно гэж ярьж байгаа. Бүрэн бүтэн болгоно. Тэгэхээр хажуунаас хэлцгээ хайраар амьдрцгаая гэж хэлцгээ бүгдээрээ. Тэгээ та нар одоо бодож үзээрэй, үйлчлээ хайраар хийж гэнэ үү? Зүгээр л хийж гэнэ үү? Хий гэсэн учраас хийж гэнэ үү? Тэ? Хүмүүстэй ярихдаа зөвлөхтэй хайраар ярьж гэнэ үү? Зүгээр л үнэн байхгүй те доор нь орж айж ярьж гэнэ үү гэж. Үнэн хайрыг хослуулах хэрэгтэй. Үннийг хүчрхжүүлдэг мөн чанар бол хайр. Хайрыг хүчрхжүүлдэг мөн чанар бол үнэн гэж ярьж байгаа. Тийм учраас хайр өмнө хоёрыг салгалдаг